Харахыг хүсдэг зүйл гэх юм бол дүүрэн хоттой тэнгэр хараад тэгээд нэг юм Улаанбаатарт ингээ хүмүүсийн ингээд ичрээд алхаад хурдлаад яарад явж байгааг нэг юм цонхны цан суугаад ажиглаад харахыг. Тийм. Яг энэ хоёрыг л юу нь харахыг амар хүсдэг. Бид энэ удаа харааны бүрэн алдагдaltaй англи хэлний багш Лав Сүрэнг онцоллоо. Тэр мөрөөдөл төдийл байсан Харвард, Стэнфордын их сургуулийн тэтгэлэгт тэнцсэн 1000 гаруй шавьтай үлгэр жишээ болсон ийм эмэгтэй. За түүнтэй бид түүний амьдралыг харах үнцэг, ирээдүйн хүсэл мөрөөдөл зорилго нь юунд чиглэгдэж байгаа талаар ярилцлаа. Би Харвардын их сургуульд, тэгээд Стэнфордын их сургуульд магистрийн хөтөлбөрт тэнцэж урилга авсан. Тэгээ Харвард бол миний бүр ингээ хүүхэд насны мөрөөдлөөс аахгүй юу. Харвардыг яг хаана эдгэнч мэддэггүй байхдаа би том болоо Харвардд сурна гэж ярьдаг байсан. Их сургуулаа төгсөөд яг ажилтай болоод миний энэ одоо нөгөө мөрөөдөл амбиц гэх юм уу зүйлүүд байхгүй болчихсон аахгүй юу. Хүн чинь нэг өөр төрөө ингээд эргцүүлдэг шүү дээ. Бодож суужгаад гинт сасан аахгүй юу. Хүүшээ би нөгөө Харвардд сурна гэдэг гэсэн яатсан юм бэ гэд тэ. Би бол зүгээр малчин айлын хүүхэд. Хэдий ч нэ бэрхшээлтэй тулгарн төдий ч нэг хүн амар бодож эхэлдэг тэ. Аюу тод санд юм яг халаанд ороод нөгөө болт авсан чинь нөгөө байсан гэрэл маань байхгүй болсон. Нөгөө аав маань намайг харж байгаа те ингээд бараг л 10-20 минут тутамд те миний охин цогныг л харагчна. Миний охин таазны гэрэл залтыг харагчна гэдээ асуудаг байсан. Тэгээд асуугаад ангууд чинь би ингээд ойлгохгүй. Үгүй зүгээр санаа зовлтгүй. Одоо ингээд ингэсэн шүү ингээд айгүй тайван болоод те одоо тэртээ тэнд надаас илүү нэг хүн санаа зовоо сандраад ахаар чинь за нэг өөр ирэхгүй ингээд тайвшраад нөгөө хүнээ ингээд аавыгаа ч юм уу яаж тайвшруулах уу гэж бодоод те харахаа болчоодыг өөртөө хэлжсэн зүйл маань чи ингээд ээж аавтай айгүй хайртай те ингээд энэ хүмүүс миний төлөө өөрөө чинь төлөө яаж ингэж хичээж явдгийг мэднэ яаж амьдарч байгааг мэдж байгаа те ингэж одоо юу гэдгийг хараа ч надад байхгүй болсноор одоо энэ хүмүүсийг үргэлж гоё залуугаар нь бодож явах юм биш үү ламаа гэдэг өөртөө хэлжсэн байхгүй. Айгүй унших дуртай хөхт байсан. Үнэхээр манай ээж аваар намайг битгий ном уншаад байгаа чи гэд амар цагдаг байсан байхгүй. Ингээд хаяаныхаа гэрлийг дагаал тооноор буусан нарны нөгөө нэг гэрэл мэлэн дээр очиж сууж агаад ном уншдаг. Одоо тэр номнуудын баг өгнүүд нь ингээд нүдэнд харагддаг. Тэгж бодохоор баг тэгэн барай ном уншсандаа л нэг харамсдаггүй. Ер нь амар гоё санагддаг. Тийм. Тэгж явж агаад ер нь бол 2018 онд яг бүрэ хараагүй болсон. Ирээдүйнхээ мэрэгжил тэгээд нөө зорилго карьер дээр ер нь харж агаад Стэнфордын сургуульд ер нь сурах гэд шийдэл байж байгаа одоо хорлол. Олон улсын боловсролын бодлого анализ гэдэг мэрэгчлийг сонгож байгаа. Тэгэхээр нүгээрээ би ингээм мэрэгчих юм бол эргээд нөгөө яг энэ Монголын боловсролын салбарт хэрэгтэй байгаа нөгөө судалгаануудыг хийдэг те одоо тэр талын чиглэлийн ер нь мэрэгчлэн болж ирэх юм. Стэнфордын сургуульд болохоор 50% одоо нэг $30,000 захирлын нэрмж тэтгэлэг авсан. Тэр нь болохоор зөвхөн нөгөө сургалтын төлбөр дээрээс хасагдаж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд одоо үлдсэн дахиад $30 гаруй мянган сургалтын төлбөр тэгээд нөгөө амьдрах байр те хоол хүнс гэдэг ч юм уу тиймэрхүү зардууд энэ төр ер нь бол шаардлагатай байгаад байгаа. Тэгэлгүүд боломжгүй болсон учраас ингээд ер нь олон нийтээс дэмжлэг хүсэж байгаа гэд шийдэл явж байна те. Би бол өөрийгөө ингээд боловсролын салбарын төлөө одоо гэдэг боловсролын төлөө төрсөн гэж боддог байхгүй. Би өөрөө ингээд сургууль сураад дотооддоо ч юм уу те сураад тэрүүгээрээ ингээд нэг газар дарж ажиллаад зөвхөн ингээд өөрийгөө болгоод ингээд явах юм бол болж байгаа байхгүй те. Гэтэл над шиг ч юм уу эсвэл надаас өөр ерөн зүгээр цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хамаагүй ингээд нэг юм хүүхэд залуусын төлөө боловсролын тал дээр жоох юм хийдэг хүн болмоор байна гэж би өөрөө ингээд өсөж байгаа учраас те багасаа нэг үн цэнийг айгу мэддэг учраас тэгээд ер нь бол сурахыг хүсэж байгаа.